9-р жишээг бодоод үзье. Соронзон оронд перпендикуляр байрлуулсан дамжуулагч жазыг орноос гаргахгүйгээр хөдөлгөв. Жазаар гүйх гүйтгэлийн чиглэлийг тодорхойлоо гэж байна. Орноос гаргахгүй, орон дотроо л байгаа. Орон дотроо анх ямар байсан бэ гэвэл энүүгээр нэвтрэх соронзон урсгал маань өөрчлөгдөхгүй. Орон дотроо л байгаад байгаа юм шиг. Орноос гарах тусам багас нь орон руу буцаагаад оруулахад ихсдэг. Тийм учраас энд тиг байна. Залуусаа. Гүйдэлгүйхгүй гэсэн санаа. 10. 13-23-т харуулсан соронзон орны индукцийн хэмжээ 1 секунд хугацаанд эндээс ийм болж өөрчлөгдсөн бол индукцийн CHH-ийг тодорхойл. Яаж тодорхойлох вэ? Эпсилон дэцүү хасах дельта фи хуваах нь дельта Т гэж тодорхойлно. Дельта фи гэдэг бол фи 2-оос хасах нь фи 1 байдаг тийм ээ. Иймээс ийм болж өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ эцсийнх нь гэсэн үг. Энэ анхных нь. Тэр утгаараа бүгдээрээ 10-ын хасах 2-оос хасах нь 5-ыг үржих нь. За энийг 10-ын хасах 2 болгохын тулд хэдүүлээ юу гэж бичих вэ? 0.5-ыг үржих нь 10-ын хасах 2 гэж бичнэ. Ингэжээж 5-ыг үржих 10-ын хасах 3 болно. Ингээд энэ маань дельта фи байх нь байна. За энэ хэд гарах вэ? Энэ 0.5-ыг үржих нь 10-ын хасах 2 вебер гарнаа. Дельта фи байх нь. Энийг олчихсон. Энэ дотор хийчихье. Ад нь индукцийн CHH-ийг тодорхойлчихсон. Энэ маань А байсан байна. Б'д нь юу болгосон юм бэ? Бодолтын доор бичиж жазаар гүйх гүйтгэлийн чиглэлийг тодорхойлоо гэсэн байна. Ихссэн юм уу, багассан юм уу? За тэрийг л харчих. 0.5-ыг үржих 10-ын хасах 2-оос 10-ын хосох 2 болж ихссэн байна. Ихсээд эхлэхээр яг уу багасгах хандлагатай болоод эхэлнэ. Үүшээ энэ соронзон урсгал чи ихсээд байна штэ. Энийг буцаагаад багасгая найзуудаа. Багасгана гэдэг нь анхны Б-гээсээ эсрэг чиглэлд өөр нэг Б' гэсэн индукцийн соронзон орон бий болно. Энэ соронзон орон маань юуг бий болгох вэ? Гүйдлийг бий болгоно. За, баруун гарын дүрмээр болъё. Б' маань цаашаага байгаа. Тэгээ эргүүлэх юм бол цагийн зүүнний дагуу байх нэ. 11-р жишээ. 10 вебер метр квадрат индукц бүхий соронзон оронд перпендикуляр байрлуулсан 10 см квадрат талбайтай битүү хүрээг 0.5 секунд хугацаанд параллел байрлал шилжүүлжээ. Уг хүрээнд үүсэх индукцийн цахилгаан хөдөлгөгч хүчийг тодорхойлоо. Үндсэндээ бол нэг юм Б байлаа гэж бодъё. Соронзон орон. За эхний байрлал дээр анхандаа ийм байсан байж. Перпендикуляр байрлуулсан. Дараа нь яасан бэ гэхээр тодорхой хугацаанд параллел байдал шилжүүлсэн гэдэг нь ийм байрлал шилжүүлсэн гэсэн санаа. Ийм байрлал. Тэгэхээр энүүгээр нэвтрэх соронзон урсгал бол тиг байна. Энэ фи 2-гийн бүгдээрээ нэг тэр маань тиг. Энүүгээр нэвтрэх соронзон урсгал нь максимум байна. Тэр маань фи 1-гийн. Энэ фи 1-ийг хэрхэн яаж олох вэ? Бүгдээр BS cos альфа гэдээ орлуулчихвал. За фи 1 BS cos альфа гэд орлуулъя. B маань 10 үржих нь 10 см квадрат S. Энийг 10-ын хасах 4 м квадрат үржүүлээд 10-ын хасах 3 м квадрат болох нь байна. 10-ын хасах 3 заавал метр квадрат руу шилжүүлнэ. Cosинус альфа тиг энэ дээрээс 10-ын хасах 2 вебер хэмжээтэй соронзон урсгалыг оллоо. Фи 2 маань тиг. Дельта фиг олъё бүгдээрээ. Дельта фи 2-оос хасах нь фи 1. Тэгээс хасах нь 10-ын хасах 2 буюу хасах 10-ын хасах 2 вебер хэмжээний өөрчлөлтийг бий болгох нь. Энэ өөрчлөлтийг яагаад болоод байгаа юм? CHH-г бол гэсэн биз дээ. Тийм. CHH-г яаж болох юм? Хасах дельта фи хуваах нь дельта Т. За тэн дээрээс хасах нэмэх болчихно. 10-ын хасах 2 нь дээр гарна. 10-ын хасах 2. За доороо дельта Т 0.5 секунд өгсөн байна. Тэр нь хаана вэ? Энд шүү дээ. За тэгээд энэ дээрээс 10-ын хасах 1 0.2 10-ын хасах 1 буюу 2-ыг үржих нь 10-ын хасах 2 вольт гарах нэ. 12 дугаар жишээг харъя. 50 вебер метр квадрат индукц бүхий соронзон оронд 10 см өргөнтэй жазыг зурагт үзүүлсэн чиглэлд ийм хурдаар татав. За нөгөө хурд нь өгсөн байна.
өргөн нөхсөн байна. 20 Ом эсэргүүцэлтэй резистороор гүйтгэлийн хүчний чиглэл болон хэмжээг тодорхойлооч гэсэн байна. Эхлээд индукцийн CHH-ийг олж хасах BV синус альфаг нь шууд нэгээр авчи бүгдээрээ. Индукцийн CHH-ийг олж. Яагаад гэхээр гүйтгэлийн хүчний чиглэл болон хэмжээг нь би яаж тодорхойлох юм? Омын хуулиар ингэж тодорхойлно үстэй. Тийм учраас надад тэр эпсилон хэрэгтэй байхгүй юу? Эпсилоныг бол бүгдээрээ хасах B маань 50 юм байна. Үржих нь хурдан 0.5, L нь 10 см буюу 0.1. Энэ дээрээсээ гарах вэ? Хасах 2.5 гарах нэ дээ. Вольт. За одоо бүгдээр орлуулъя. I тэнцүү хасах энэ ч одоо хэд байгаа вэ? 2.5 баах нь 20 Ом гэж. Энэ дээрээс хасах. За хуй. 0.125 ампер гарах нь байна. За юу болсон бэ? Бүгдээрээ энийг тооцоолж үзье. Энэ хаашаагаа гарч ирсэн. Энэ доошоо. Тэгэхээр жазны талбай энэ дотор орших жазны талбай улмал багасаад байна. Багасаад байна гэхээр анхны хэмжээнд наваачлахын тулд үүшээ эн чинь одоо соронзон урсгалын хэмжээ багасаад байна шүү дээ. Тэрийг буцаагаад анхны хэмжээнд нь ихсгийа. Тийм учраас анхныхаа байгаа бэг бүгдээрээ дэмжиж ажиллая гэд дахиад нэг ийм ижилхэн чиглэлтэй 2 дахь соронзон орныг бий болгох нь байна. Цаашаага байгаа учраас баруун гарын дүрмээр цааш нь эрхээ хурууга чиглүүлээд дөрвөн хурууга эргүүлэхэд ийшээгээ чиглэлтэй байгааг харж болно. Цагийн зүүнний дагуу явах нь.